харагдах байдал нь чухал биш гэдэг. Харахад бол ингээд сүм хийдэд суугаал тэгээ ном үзээд ч юм уу тий ингээд ийм сайхан харагдаж байгаа юм шиг болооч. Дотор санаа нь өөр сонирхолтой. Ол зашиг, өргөл хүндэл тийм ээ нэр алдар ийм зүйлийн төлөө явж байгаа бол тэр бол ном биш ээ л гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нь хэлбэр нь чухал биш. Хамгийн гол нь агуулга нь ямар санаатай хүнд зорж ийн гэдэг их чухлаа гэж багш нар айлддаг. Тэгээд намнарыг бол тийм бай. Тэгээд гадна талаас нь харагдах нь тийм чухал биш шүү. Дотор сэтгэл нь тий зөв байна уу? Номыг сэтгэлдээ нийцүүлж гин үү? Тэр чинь чухал шүү. Тэгээд ингэж бай, хамч бай, шагнартаа гэж хэлээд байгаа даа байгаа юм л да. Тэгэхээр хоёр талтай тэр яг хоо эцсийн мөн чанартай бол бас тэгээд хин нэгний бид нар ингээл энэ тэгжин тэр ингэж нэг гадна талаас нь шүүмжлэх гэдэг. Гансаг гэж цод сүнгэр мижэд нэмбэрж өгдөг ядах. Альва би нэг бодгал энд байж байгаа таныг хараад ийм тийм гэж дүр ер нь бол боломжгүй юм байна л да. Тэрийг өөрийгөө ч тодорхойлоод иймгээ тавьж чадахгүй байгаа тийм хүн бусдыг тодорхойлно гэдэг шүүн гэдэг ажил байхгүй зүйл гэж байна. Ер нь бол тэгээ тийм үлд гаргадаг юм байна. Нийтээрээ л гаргадаг юм байна. Одоо бол бүр бидний нийгмийн том алдаа тийм биш. Нийтээрээ нэг шүүмжилдэг. Тэгээ эцэстээ тэр хүн тийм болоод шүүмжлүүлсэн хүн тийм болоод байна уу? Тэр хүний хүснээр тийм өөрчлөгдөж гин үгүй. Эцэстээ өөрөө л доройтдох. Алхмаар ингээд дордж байгаа үзэл санаа, юмд хандах хандлага нь дээр нь бас бусад хүмүүс тэр хүний үйлдэлийг харж байгаа шүү дээ. Тэр болгоноор өөрөө ингээд дордж байгаа, доройтж байгаа гэдгийг бас мэдхэл хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээ тэр энэ саяны одоо дээд лам хоогоод хэлсэн бодгалыг шүмжлэхгүй тэр бол өөрөө л доройтно гэхээс бус тийм одоо шүмжснээр сайжирчдаг зүйл биш шүү гэж хэлээд байгаа. Өөртөө гол нь ажил гээд байгаа. Тэр ийм утгатай. Тэгэхээр манай нэг нийгмийн том асуудал бол энэ нийтийг шөмжилдэг, нийтээр ер нь хүмүүсийг буруу зүйлд уриалдаг тий. Тэр их нүгэл хураана. Өөрөө ч нүгэл хураана, өрөөлөгч нүгэл хураалгана. Маш хортой. Тэгтээ эцсийн бол дагдан залнаа манайд үст тий. Өөрөө та одоо юу гэдгийг тий. Маживад мапрото гэдэг нөгөө үйлдсэн бол учирнаа, үйлдээгүй бол учрахгүй л гэсэн энэ санаа. Та өөрөө тэр үйлийг үйлдсэн л бол эргээгээ тэр үрээ нийтлэх.